За тэгэхээр мөрийн хөтөлбөрийн хэлэлцэх явцад бол нэлээд одоо ярилцах байхаа гэж ингэж бодож байна. Зөвхөн бид нэр сонгуулийн үед орж исэн эдийн засгийн нөхцөл байдал яг өнөөдрийн нөхцөл байдал хоёрыг харьцуулаад үзэх юм бол үнэхээр одоо бас харьцангуй бидний тооцоолж ирснээс бол муу гэдэг юм одоо ийм нөхцөлтэй эдийн засгийг хүлээж авсан нь бол тодорхой болж байна л да. Өчигдөр ч гэсэн одоо их хурлын дарга хэлсэн үгэндээ бас тодтогсон өнөөдөр өглөө. Яг үнэ хэрэг дээр бид нар энэ засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг баталж явах энэ үед бодит тооцоо нөхцөлөө маш сайн судлаж үзэх ёстой гэж би өвлөвдө бодож байна. Мэдээж бид нар мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж хандах ёстой. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж улаар зүтгэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас яг хэд давсан зүйлийг бид нар төлөвлөж орж ирэх юм бол буцаад бид нар эргээд одоо энэ эдийн засгаа сайжруулах биш улам буруу тал руу хөтлөх ийм одоо магадлал бол байгаа. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад гишүүд бүгд одоо энэ нам эвслийн бүлгүүд маш сайн тооцоо судлаж үзээд зарим боломжгүй зүйлээс одоо бий бол хувьдаа бас татгалзах боломж гарах болов гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар ард түмэнд бол худлаа ирж болохгүй. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдлаар өнөөдөр биднэрт яг одоо бидний хүссэн хэмжээгээр ажиллах тэр бололцоог олгохгүй байгаа учраас эдийн засгийнхаа нөхцөл байдал, эдийн засгаа сэргээн засвал одоо уналтыг зогсоод цааш нь тогтворжуулах, тэгээд эдийн засгаа сэргэх тэр цаг хугацааны акшнуудыг бид нар маш сайн тооцож ээж хөрөнгө санхүүтэй холбогдсон асуудалд төлөвлөж гаргах байхаа гэж ингэж бодож байгаа. Зүгээр одоо зөвхөн нэг зардлыг хэлэхэд өнгөрсөн засгийн газрын үед халагдсан өчнөө олон арван төрлийн албан хаагчид өнөөдөр ингээд шүүхэн шийдвэр гараад ордсон. Дандаа давхар цалинтай гэж хэлээд байгаа юм тэрэлд. Нэг хүнийг томилсон төр орлон гүйцэгчээр нөгөөтг нь шүүхээр яваад бүх юм тогтчихсон. Тэгэхээр энэ хоёр хүн чинь ямар ч асуудалгүй давхар цалин аваа яваад байгаа. Энэ мэтчлэнгийн ийм хариуцлагагүй үйлдэлүүдээс болоод зардал мөнгө нэмэгдэж байгаа энэ олон зүйлүүдийг бид олон түмэнд бас ил тод ярьж хэлэх л ёстой. Өнөөдөр бид нар мэдээж энэ төсөв хэлэлцээд явах үед бол банк санхүүтэй холбогдсон асуудлуудыг бас олон түмэнд ил болох байхаа л гэж бодож байна. Би төгжлийн банкн дээр 580 сая доллартай явж исэн. Өнөөдөр хэд үлдвэ? Өнөөдөр хэд байна вэ? Ямар замаар энэ мөнгө санхүү яаж одоо өрн таран болвоо? Энэ бүх зүйлүүдийг бол бид нар ил тод болгож ээж ингэж хэлж ярих юм бол ард түмэн би ойлгоно гэж бодож байгаа. Ард түмэн маш сайн ойлгоно. Ягаад гэвэл өнөөдөр хүндэрсэн гэдгийг ойлгосон. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдлаас илүү хүнд гэдгийг би ард түмэн илүү ойлгоно гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр одоо манай засгийн газрынхан бас бодолцож дооцоо судалгаагаа хийж орж ирж юм дээр анхаарлаа хандуулаарай гэж зөвлөхийг хүсэж байна.